Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Европын холбоо эзэнийн өдөр өөрийнхөө ард түмэн өөрийнхөө холбоо гишүүн улсуудаа бодох цаг ирэх байлгүй дээ. No, ерөөсөө тийм биш. За, Ursula von der Leyen Европын холбоо дахиад хурц шийдвэрүүд гаргачлаа. Сонсцгоо. Avenues that Russia uses to wage its war of aggression against Ukraine. We were paying to Russia 12 billion euros per month at the beginning of the war for fossil fuels. Та эхлэх үедээ Европын холбоо сар болгон 12 тэрбум евро Орос руу явуулдаг байлаа. Энэ тэгээд Оросын зэвсэг цэргийн алба Путиныг санхүүжүүлдэг байлаа. Тэрийг өнөөдөр хэдүүлээ тассан зогсоож байгаа гинэ. Now we're down to 1.5 billion per month. Still too much. Өнөөдөр 1.5 тэрбум руу буурсан. Гэхдээ дэндүү их хിവэрэ. We aim to bring it down to zero. Энийг 0 болгоно. And my final point is, as part of its aggression, Russia has been attacking Ukraine's energy infrastructure. За, нэмээд Оросууд юу хийсэн бэ гэх юм бол Украины эрчим хүчний сүлжээ, хангамж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бөмбөгдсөн хал over again. дахин Winter in these past 3 years. Украинч бас тэгсэн. Winter after winter, Europe helped keep the lights on in Ukraine. Dear Fatih, dear Dan. За, тэр үйл болгон Европчууд санхүүжүүлсэн засварын хөлс ажлыг ингээд өгсөн. Тэгээд Европчууд одоо 12 тэрбум евроыг Орос руу шилжүүлдэг байсан бол одоо бараг 20 гаруй тэрбумыг Америк, Энэтхэг, Турк зөө бүр Хятадлуу ингэж шилжүүлж байгаа. Funny юм бэ гэх юм бол заяа. Хятадууд хямдхан газыг худалдаж аваад заяа. Шингэрүүлээд далаагаараа тээвэрлээд Европ руу зөөгөөд тэгээ Хятад улс одоо Оросын газыг далаагаараа зөөгөөд Европчуудад зарж байгаа. Туркийн газ, бас Оросын газ. Энэтхгээс Европчууд бас газ нефтийг худалдаж авч байгаа. Тэгээ Ursula von der Leyen зүгээр юу хийж ийна гэх юм бол нэг алим дэлгүүр ороод алим худалдаж авч байгаа тэр шошгын ингээд сольж байгаа байхгүй юу. Гэхдээ цаад алим заяо Польш алим буюу Орос алим хэвээрээ байгаа байхгүй юу. Тийм юм ярьж байгаа. За, тэгээд нэмээд Америкчуудаас бас газ нефтийг худалдаж авч байгаа. Өртөг өндөртэй Хятад энэтхгээс газ худалдаж авч байгаа. Нэмээд юу хийх гэж байна гэх юм бол ер нь одоо Европын холбооны гишүүдүүдэд гишүүн орнуудад хоёр төрлийн сонголт өгж байгаа. Тэгээ хоёулаа ерөөхдөө амиа хорлон гэсэн үг. Сонсцгоо. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг, яаж текст оруулдаг, яаж сабтайтл оруулдаг, яаж хэрэггүй юмыг хасдаг, яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээр компьютер дээр маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын
ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. Proposal. Today we are proposing to cover 2/3 of Ukraine's financing needs for the next 2 years. So this is 90 billion euros. За өнөөдөр хэдүүлээ юу хэлцэх гээд байгаа юм бэ гэх юм бол Украин улсын шаардлагатай санхүүжилтийн 66%-ыг тий хэлцэх гээд байна. За тэрээр их мөнгө юм бэ гэх юм бол 90 тэрбум евро. Солиотой 90 billion euro. Энэ бол нөгөө Герман улсын өгж байгаа 11 тэрбум гадуур. Их Британий өгж байгаа 3 тэрбумаас гадуур, Францын өгж байгаа 5-6 тэрбумаас гадуур, Норвегийн өгж байгаа 1 тэрбумаас гадуур шүү заяа. Энэ дахиад Европын холбоо нэмж өгч байгаа. The remainder would be for international partners to cover. Тэгээ үлдснээ нь олон улсын тий орнууд, гишүүн орнууд төлнөө. Одоо Канада саяхан 500 сая өгсөн, Польш дахиад 500 сая өгсөн, Ирланд 100 сая доллар өгсөн. Гэхдээ 100 сая доллар хэр их мөнгө юм бэ гэх юм бол Украины шаардлагатай санхүүжилтийн тал өдрийн хэрэгцээг хангадаг мөнгө. 100 сая доллар. Тал өдрийн санхүүжүүлдэг. And today we are tabling 2 solutions to member states to agree on. Тэгээд энэ 90 тэрбумыг босгохын тулд, санхүүжүүлэхин тулд бид нэр 2 саналыг дэвшүүлж байгаа. Мөнгө нь нэг газараас гарч ирэх ёстой шүү дээ. The first solution is EU borrowing. Нэгдүгээрт Европын холбоо төрөлхтөө ер нь бол мөнгө зээлэх, одоо хөрөнгөний зах зээл дээр бонд гаргаад мөнгө зээлээд зээлсэн мөнгөө Украинд өгөх. That is basically raising capital at the capital markets and using the EU budget as a guarantee for that. Тэгээ батлан даалтан дээр юу тавьж байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны төсвийг барьцаа баталгаа олгож байгаа. And hand this capital as a loan to Ukraine. За тэгээд тэр босгосон мөнгийг Украинд зээл хэлбэрээр өгнө. Тэгээд энд сууж байгаа, тэнд сууж байгаа хүмүүс бүгдээр мэдж байгаа. Украин энэ мөнгийг хизээж төлөхгүй, хизээж төлж чадахгүй. This solution must be established by unanimity. За тэгээд гишүүн орнууд энийг нэгдсэн байдлаараа шийдэх ёстой. Одоо 27 гишүүн орн байгаа. 27-уулаа дэмжих ёстой. Нэг нь татгалцчих юм бол энэ фейлтэн. За Унгар, Словак хоёулаа татгалцсан зоолттой. За тийм учраас нөгөө хоёр дахь арга нь хэрэгтэй. And the second solution that we are proposing Хоёр дахь нь юу юм бол таа? today in the legal text is a so-called reparations loan. Here we would use the cash balances from the mobilized Russian assets in the European Union. We propose to cover all financial institutions that have accumulated such cash balances. Оростой холбоотой мөнгөтэй санхүүгийн байгууллагуудыг бүгдийг энд хамрагдуулна. Тэнд байгаа мөнгийг бид нэр бүгдийг нь ашиглана. And these institutions would have to move the cash into the instrument of the reparations loan. So in other words, тэгээд өөр үгээр хэлэхэд юу ихэд байна гэх юм бол Оросын мөнгийг Украинд өгнө. Барьцаа юм уу эргэн төлөлтийн баталгаа юу юм бэ гэх юм бол Оросууд дайн дуусныхаа дараа нөхөн төлбөр төлнө. Гэхдээ дайн Оросууд ялж байгаа учраас ялсан тал нь нөхөн төлбөр өгдөггүй. Ялгцсан тал өргөжүүлдэг. Тийм учраас энэ өрөөнд сууж байгаа хүмүүс бас бүгдээрээ юу мэдж байгаа юм бэ гэх юм бол Орос ялж байгаа. Оросууд ямар нэг байдлаар Украинд нөхөн төлбөр өгөхгүй. Тэгээ Украин угаасаа энэ мөнгийг эргүүлэн төлж чадахгүй. Taking the cash balances, we're providing them to Ukraine. За тэгээд Марк Руте бас ерөнхийдөө санхүүгийн мэдлэгтэй болцсон байлээ. Сонсцгоо. Let's imagine За одоо Марк Рутегаас Украин юм уу Оросын нэг хэвлэл мэдээллийн амжилт нь юу асууж байгаа юм бэ гэх юм бол төсөөлөө үзчихье заяа. Америкчууд зэвсэг нийлүүлэхэ болчих юм бол яах юм бэ? Тэ? Та хэдийн төлөвлөгөө хүснийхаа дагуу явахгүй юм бол та нар яах юм бэ? negotiations break down
both sides continue fighting, and USA stops supplying weapons to Ukraine even for money. За нэлцэл бүтгүү байлаа гэж бодъё. Америкчууд дургуутслаа гэж бодъё. Эсвэл тийм зэвсэгт нийлүүлэхээ боллоо гэж бодъё. Do you have a plan B for this? Танд Б төлгөө байгаа юм уу? Thank you. Well, I do not. No, go sorry. Б төлгөө алга. Энэ гар үнэн тэнэг шүү. No, I don't think that plan B we have to think about. За угаасаа Б төлгөө бодох хэрэггүй. Яг гэх юм бол амьдрал угаасаа яг ном журмын дагуу явдаг. Тэ? Сюрприз гэсэн юм амьдрал юусоо байхгүй. Тэгээд бурхан биднийг ингээ харахтаа бид нар ямар нэг юм гордож байхдаа юм хүсэж байхдаа бурхан үргэлж бидний хүссэн юмыг биднэрт зүгээр easy өнгөө хэлбэр хурдан өгчдөг. Тийм бах те маргуутай. За тэгээд Donald Trump юу хэлсэн бэ гэх юм бол өнөөдөр сонсцгоё. Have a problem with a war that our people are trying to settle now with Russia and Ukraine. We are not in. За тэгээд зарим хүмүүс энэ Орос Украины дайныг дуусгах гэж хичээж байгаа. Involved in the war monetarily anymore. Бид нар энэ дайны хувьд мөнгөөрөө ерөөсөө оролцохоо болцсон. Biden gave away $350 billion. Бид нар санхүүжүүлэх болцсон, бид нар тусламж өгөхөө болцсон, бид нар хандив өгөхөө болцсон. Joe Biden хангалттай мөнгө тийшээ өгсөн. Like it was candy. That's a massive amount of money. 300-аас дээш тэрбум доллар өгсөн. Much of it in cash, a lot of it in equipment. Нэлээх зэвсэг, I don't нэлээх give away бэлэн мөнгө. anything. We sell the equipment to Би бол мөнгө өгөхгүй. Би бол зэвсгээ бэлнээр ашигтай НАТО-гийнхан Украинчуудад зарж байгаа. NATO. The European nations pay us for the equipment 100% price. 100% price. Bring it to Ukraine or whatever they do with it. But we're trying to get that settled. I've settled 8 wars. За. Тэгээд Украинчууд, Европчууд юуны төлөө одоо ийм их мөнгө хандивлж байгаа юм бэ? Шатааж байгаа юм бэ? Европын холбоо бас өөрийнхөө нэр хүндээ тэрчтэй жорлон ингээ шийдэж байгаа. Тэгээд жорлон ярьж байгаа юм чинь ер нь юуны төлөө энэ бүх юм тэмцээд явж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ юу мартаж болохгүй юм бэ гэх юм бол нөгөө Зеленскигийн туслах нь мэндэж тэрний орон сууц дотор юу байсан бэ гэх юм бол юм алтан жорлон тий. За тэгээд энэ нэг сонио funny propaganda явж байна тий. Remember what you're fighting for. Юуны төлөө чи тэмцэж байгаа бити мартва. Зэргүүд. За тэгээд удахгүй санхүүжилт Зеленскийн дансан дотор орж ирэн заяа. Тэгээд Зеленскийн мөнгөөр юу их бэ хэдүүлээ хамт харцгаая. За Зеленский eat shit бэлэн мөнгө харцгаая. Энэ Европын бүр ингээ унгас алдчихэ. Oh my god. Бидний мөнгөөр чи ямар ич хийж байгаа юм бэ? Энэ бол 10 дахин их зэвсэг болох болов уу? Юу болох юм бол? Яг нөгөө хойдлын игнэн суудсан те. Donald Trump Америкчууд нэг оролцоог болсон шүү дээ те. За бол Зеленский энэ мөнгө нөгөө ич дээр юу ийс? Oh my god. Алтан жорлон болтлоо. Яг тэгэхээр маш олон алтан жорлон болно. Баяр хүрээ Европын